Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдрийг өгтөн багшийн хөгжил 2018 оны хүрээнд Баян зүрх дүүргийн насан туршийн боловсролын төв нь олон ажлуудыг төлөвлөн зохион байгуулж ажиллалаа. Дэлхийн болон Монголын багш нарын баярыг өгтөөд багшийн хөгжил 2018 оны хүрээнд төвийн хөрөнд нэлээд хэдэн ажлыг төлөвлөн зохион байгууллаа. Үүний нэг нь багшаа алдаршуулъя төвдөө олон жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан багш оюун эрдэнэ Мямартлан нарынхаа хөтөлмөрийг алдаршуулах, багш хамт олон эцэг эхчүүд суралцагчдаа сурчлах зорилгоор багшаа алдаршуулъя гэсэн сайхан самбарыг гаргалаа. Энэ самбарт болохоор хоёр багшийн маань хийсэн бүтээл, ажил хугацаантай зохион байгуулсан иргэдийн сургалтын талаар товч танилцууллаа. За мөн бас нэг төлөвлөсөн ажил гэх юм бол миний багш миний бахархал гэсэн зохион бичлэгийн уралдааныг дунд боловсрол олгох, суурь боловсрол олгох сурагчдын дунд зохион байгууллаа. За мөн багштай баярлалаа гэсэн гар зургийн уралдааныг бага боловсрол нөхөн олгох суралцагчдын дунд зохион байгуул шилдэгүүдээр шалгарууллаа. Бага сурагчдын дунд мөн эрүүл агаар, эрүүл орчин гэсэн явган аяллыг зохион байгуулж, энэ аяллынхаа хүрээнд 2018-аас 19 оны хичээлийн жилийн сургалт хүмүүжлийн ажлын нээлтийг бас хийлээ. За оюун эрдэнэ Мямартлан багш нар маань бол тусдууд бол тасралтгүй 15-аас дээш жил ажилласан байдаг. Ажлынхаа хугацаанд насан туршийн боловсролын үйлчлэгээр иргэдэд тасралтгүй хүргэх, мөн сургууль засварлалтыг бууруулах, иргэдийн боловсролын түвшинд дээшлүүлэх, тэдний бүтээж хандлагыг нь өөрчлөхөд зориулж өөрсдийнхөө хүч хөдөлмөр оюун ухааныг нэлээд дайшлан ажилласан байдаг. За Баян зүрх дүүргийн насан туршийн боловсролын төвд 19 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд ёсролтгон төлөвшлийн боловсролын чиглэлийг хариуцсан үйл ажиллагаагаа явуулж байна. Олон нийтэд болгосон гамшигын эслийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд сурагч шалгалтын хэдэн иргэдэд нэлээдгүй олон сургалтуудыг явуулж эхэлсэн. Эндгээр сургалтанд маань нийт 1700 орчим иргэд болох хамрагдсан сургалтсан байгаа. За мөн амьдрах ухааны чиглэлээр үндэсний сурагч шалгалтыг байж 13 төрлийн сэдвээр хичээл сургалтыг одоо иргэдтэй хүргэж авч байна. Багшаа алдаршуулын аяны хүрээнд одоо өөрийн хийсэн бүтээсэн үйл ажиллагаануудыг харууллаа. Хүн дээрээс нь хүүхдүүдийн маань гаргасан амжилтууд, хүүхдүүдийн хийсэн бүтээлүүдээр одоо энэхүү үйл ажиллагаагаа харуулж одоо залуу болон бусад багш нартай томилох үйл ажиллагаа явуулж байгаад маш их баяртай байна. Манай Баян зүрх дүүрэг манай нийтдээ 28 мянган ороод иргэдэд боловсролын үйлчлэгээ хүргэдэг байгаа. Энэ боловсролын хүрээнд одоо юу үйлчилж байна гэхээр амьдрах ухааны чиглэлийн маш олон сайхан сургалтуудыг явуулж байна. Сүүлийн 3 жил нийтдээ бараг энэ сургалтанд 2300 гаруй иргэд хамрагдсан байна. Гамшигын сургалтанд нийтдээ 1600 гаруй иргэд хамрагдсан суралцж байгаа юм байна. За Баян зүрх дүүргийн насан туршийн боловсролын төвд би 10 гаруй жил ажиллаж байна. Нийт боловсролын салбарт болохоор нийтдээ 30 жил ажиллаж байна. Тус төвдөө болохоор иргэний боловсролын чиглэлээр ажиллаж байхын зэрэгцээ мөн сурагчдын чөлөө цаг гаргалах, гар бүлийг хөгжүүлэх, гоо зүйн мэдрэмжийг сурах чиглэлээр одоо шигтгэн наамал, цаас уурлал, хүүхэлдээ сүнээр арьсан зэргээр хүүхдүүдийг бүтээл сэтгэлээ хөгжүүлэх чиглэлээр ажиллаж хүүхдүүд өөрийн хийсэн бүтээлээ хийж одоо үзэсгэлэнд оролцож байна. За иргэдэд зориулаад манай төвөөс болохоор стрессийг хэрхэн зохицуулах вэ? Мөн санхүүгийн боловсролыг олгох. Мөн оюутан төсвөрийн сургалтыг анх шатны сургалтыг бол явуулах боломжтой. Өөрийнхөө орлогоо нэмэгдүүлэх энэ зэрэгцээ оюутан төсвөрийн анх шат, Европ болон үндэсний хувьцны анх шатны сургалтыг зохион байгууллаа. Тэгээд мөн иргэдэд нээлттэй байна шүү гэдэг хэлэх байна. Баян зүрх дүүргийн насан туршийн боловсролын төв нь олон ажлуудыг төлөвлөн зохион байгуулж 2018-аас 2019 оны шинэ хичээлийн жилийн хичээлээс гадуурх ажлын нээлтүүдийг хийлээ.